Монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг. Ямааны махан халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс Царай Мутай Ари, Ааш Мутай Ари нар хамтран хүргэж байна. За найруулагч Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын дулгуур төв, барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За мөн таны бүрийг тэврий бас хамгаалын өрөөтэй лид контрол хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Сайхан амарв уу? Сайхан амарсан. Зя өчигдрийн Hot Topics нэвтрүүлгийн YouTube-ийн комментуудаар инхүү Hot Topics өнөөдөр эхлэе. Зя ажил CBM 284 ажлаа тарж ирээд хамгийн түрүүнд 2 арайгаа сонсох сайхан шүү гэсэн байна. За үргэлжлүүлээд Трамп буруу зөнөжтэй бүтэхгүй үйлчлүүд гаргаад гинэ. Манай ах яаж байгаа? Энэ цэрэнд орж саран гэрэл гэдэг хүний комментэн. За үргэлжлүүлээд Нема тик гэдэг хэрэглэгч ингэж байна. Хэрвээ MJL радиогийн дарга продюсерууд нь сонсож байвал энэ нэвтрүүлгийг л алга болгож болохгүй шүү. Сүүлийн 24 цагт болж буй халуун мэдээг өглөө бүр нэгтгэхэд нэгтлээд амттайхан хүргэдэг 2 хөтлөгч айрыда найруулагч Чимбада баярлаа гэсэн байна. Тэгээ манайхан бас нэвтрүүлгийг дэмжээрэй. Эрэг жил бит хоёр байх үгүй бит хоёр ч бас мэдэхгүй байгаа болохоор. За одоо уран бүтээлийн жил дуусж байгаа. Тэгэхээр их уран бүтээлийн жилээр бас яг ийд одоо нэвтрүүлэхэд яригдж байгаа үед бас сонирхолтой коммент үлдээсэн байна. Lisa Club 9769 өглөө бүр кофе уугаад нүрээ арчаад хамгийн түрүүнд Hot Topics асаадаг хүн чинь би байна. Чехээс сонсдог. Гэхдээ сэтгэлээрээ 100% Монголд байгаа шүү. MJL радио та нар бол миний өглөөний сэрүүлэг мэдээний багц баярлаа гинэ. За тэгээ ChatGPT-гээс энэ сэтгэлээ асуусан. ChatGPT-гээр сэтгэлээ бичүүлсэн юм шиг. Энэ яг аригууны ихч. Яг wide нийлдэг сонсогч шүү. Тийм байна. Би ч одоо бүх юм ChatGPT-гээр хийлэгдэг болчихжээ бас. За өнөөдрийн трендүүдийг танилцуулъя. Хамгийн ихний тренд бол Platinum гэдэг хайлт. Америк нэгдсэн улс 100 мянган хайлттайгаар тэргүүлж байна. За сүүлд бас өөр нэрээр бас яасан байна. Бас хайлт нь ороод ирсэн. Swiss Glacier Collapses гэдэг бас ийм хайлтаараа 100 мянган хайлттайгаар инхүү тэргүүлж байгаа юм байна. Platinum гэсэн үү? Platinum. Энэ бидний таньдаг хүмүүн үү шүү? Үгүй баха. Platinum гэж юу гэхээр Швейцард байдаг нэгэн тосгон. За тэгэхээр энэ тосгонтой холбоотой хайлт их тэргүүлээд байгаа юм. За интернетээр бүгдээрээ энэ бичлэгийг хараагүй хүн ер нь ховрох. Гэхдээ ер нь дахиад манай найруулагч бас нэг харуулах байхаа. Яасан бэ гэхээр Швейцарын жижигхэн тосгонд 300 орчим хүнтэй тосгонд ийм Швейцарч их гоё уулархах газар шүү дээ. Маш үзэсгэлэнтэй юм газар юу болсон гэхээр цасан нуран болсон. За тэр цасан нурангийн би бичлэгийг үзсэн. Үнэхээр бүр ингээд ийм байгалийн ийм үзэгдлийг ингэж харна гэдэг чинь бүр ингээд хүн байгалийн үзэгдлийн өмнө ямар мөхс юм бэ? Бид нар ерөөсөө нүд ирэмхийн зур байгалийн өмнө ингээд амьдрал бүхэл бүтэн тосгон алга болчих болдог гэж ярьж байна. Одоо магадгүй машина бариа явж байгаа үнд би ингээд яг зураг дээр юу харагдж байгааг хэлж өгье л дөө. Ингээд уулархах Швейцарын тэр нөгөө Альпенгольд гэж одоо юуны шоколадны реклам дээр гардаг шиг тийм гоё ногоон өндөрлөг уултай ийм тосгон байж ирсэн чинь хэдхэн секундын дараа нөгөө тосгон байх хүүе бурхан минь энэ бүр бичлэг нэ тий. Тийм бичлэг энэ бичлэг нь интернетээр хаас ягуу тариад байгаа. Тэгээ бүр ингээд анх удаа л одоо ийм юм харж байна. Ер нь 300 хүнтэй юм жижигхэн тосгон ерөөсөө л нүд ирэмхийн зур одоо ингээд цасан нуранганд ороод ерөөсөө тэгж байхгүй болсон. За хөөрхий Швейцарууд одоо энэ тосгонд байсан хүмүүс бол зарим нь бол би бүх зүйлээ алдлаа гэдээ бас ойлож явж байгаа бичлэгүүд нь байгаа бол зарим нь бол бид нар тосгоноо алдсан гэхдээ зүрхээ алдаагүй гэж бас одоо юу гэх юм зоригтой төвчээртэй байдлаа харуулж хатуучлалтай байдлаа харуулж юм комментууд үлдээсэн байлээ. Нэг сонирхолтой юм 5 сарын 19-нд Азар хүн амьтан бэртээгүй одоогоор насварсан хүн байхгүй. За ганц одоо сураг сонсогдож байгаа нь бол 64 настай нэг хөвшин олдохгүй юм байна. За тэр одоо энэ тэнд одоо үлдсэн байж магадгүй. Бусдаар бол 300 оршин суугчийг бүгднийг холдуулж чадсан байна. Нүүлгэн шилжүүлэх ажил хийж чадсан. За энэ одоо Швейцар бол юу далаад гарцгүй улс шүү дээ. Гэхдээ далаад гарцгүй улсууд дундаа хамгийн баян хөгжил өндөртэй юм улс. За ингээд 5 сарын 19-нд геологчид энэ одоо
мөссөн нуранг үүсгэх гээд хөдөлгөөд байгааг нь олж мэдсэн байгаа. За энэ 5 сарын 19-нд буюу хэдхэн хоногийн өмнө олж мэдээд хөдөлгөөд олж мэдээд 300 оршин суугчийг нүүлгэн шилжүүлж амжсан юм байна. Шүү дээ тий. Би Амжсан. яг тэр ингээд нөгөө одоо ингээд нүүгээд бууж байгаа тэр ингээд одоо уулгалаад бууж байгаа тэр бичлэгийг харчаад яна олон хүн амиа алдсан бах та гэж бодож байсан чинь ашгүй хүмүүсээ нүүлгцсэн байна тий. Нүүлгсэн. Одоогор бол нэг л хүн олдохгүй байгаа гэсэн байна. Тэгэд би бас бодлоо л да бас хөгжингөө улс гэдэг чинь гоё юм аа. Ер нь бол нэг 11 хоногийн өмнө зарим бас одоо яг хөгжил дутуу гэх юм улсууд бол энийг ийм богино хугацаанд ийм мэдээд тэрийг нүүлгэж шилжүүлнэ гэдэг хэцүү ажиллах. За ямар ч гэсэн Швейцарууд бол ингээд хурдан хөдлөөд ямар ч гэсэн хүмүүсээ бол авч чадсан юм. Гэхдээ энэ бичлэг нь бол ерөөсөө хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Ер нь байгалийн ийм сүртэй үзэгдэлт бол хүн болго ингээд нөгөө яадаг гэх юм одоо галтуул дэвлэлбэр газар хөдлөх ийм одоо байгалийн онц том үзэгдлүүдэд бол хүмүүс их сүрддэг. Тэгээд видеог хийн үзээд бас байгаа юм л да. Одоо видео үнэхээр амар байна. Одоо ингээд яг тэр дээрээс уулгалаа, тэр нүрэглээд буугаад ирж байгаа ингээд би дэрэгдэн байгаагүй ер нь эндээс бичлэг үзэхэд л тийм хүчтэй тэр дээрээс тийм хүчтэй эргүүл бүтэн тосхныг хитгэн хормын дотор байхгүй болгочлоо шүү дээ. Харин тий. За ингээд нуранг үсэд бас нэг асуудал үүсэт байна. Лонзо гэдэг гол энэ хавар явдаг. За энэ голыг боочод байгаа юм байна. За боохоор энийгээ дагаад энэ ч одоо юу үсэн шүү дээ. Сан үсээд за энэ дараа нь бас үер болох энэ хавьда бас дахиад аюулыг бас бий болгоод байгаа юм байна. За тэгээд бас анхаарлын төвд бас байсаар байна. За айхтар юм бол тэгтээ мундаг юм уу? Би ялчгүй тийм таагүй юм сонсоол яна хүний амнаас л гэж боддог. Хүний амнаас өргөдөөгүй нүүлгэн шилжүүлж чадсан гэдгийг сонсоход бол үнэхээр гоё юм уу? Гоё юм. Тэстэй гоё юм. За Швейцарууд чи их баянаараа алдартай газар те. Хишиг жаргал ингэсэн мэ. Швейцарын банкнд маш их баялаг байгаа санаа зовлтгүй. Удахгүй цоо шин сайхан хоттой болчихноо гэсэн байна. За цэвэн дорж очирох хоёг чулуун уултай хөрсний гулгалт их болдог юм байна лээ. Цаг агарын ажил судалгаа маш өндөр хөгжсөн. Бороо цас салхийг 5-аас 10 минутын наривчлалтай мэдээлдэг чинь. 5-аас 10 минутын наривчлал. 5-аас 10 минут тий. За Швейцараас их тийм яг явж хахад нэрнгээс их өндөр гоё сүрлэг уултай их гоё газар байлаа. Ер нь 100 тэр хавар явал зүгээр үлгэр энэ л орон шиг надад санагдсан. Нэрээ би яг нэг жилийн өмнө илүү одоо бид нар чинь гар утсан дээр цаг агаар ирдэг штэ. Тэнгүүд ялангуяа ингэж бороо бороотой өдөр цастай өдөр тэдэн хувигдсан нэг тийм магадлал шиг юм байдэн штэ. Би тэрнийг бороо орох магадлал 90% гэж ойлгоод байсан чинь эсрэг юм байлээ штэ. Одоо тий тухайн ингэж бүсийн 90%-д нь бороо орно гэсэн үг юм байна. Үдсэн. Надад хүн тэгж хэлэнгүүт нь би итгэхгүй өөрөө хайж уушаад заяа. Үгүй чинь магадлал ямар зөрүүд те. Тэгсэн чинь мэдхгүй ээж би их буруу юмтайгаа мөрөгдсөн бэлээ. За хамтран ажиллагчдаа танилцуулах. Манай нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуурт барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За барилгын материалаа цуглуулах гэж байгаа бол за байрандаа засварж байгаа эсвэл ямар нэгэн одоо тий барилга бүтээн байгуулж байгаа бол барилгачийн худалдааны төв бол таны ингээд сонирхох, судлах, магадгүй очиж үйлчлүүлэх хамгийн ингээд супер шийдэл болчиход байна. Яагаад гэхээр нэг ингээд 60 чавганцсаг гэж ярьдаг штэ бид нар. Тэр шиг ингээд нэг жижиг сажгаар нь дахин зөөхийнхөө оронд нэг мөсөн зөөх гэж бол томоохон машин явах бүрэн боломжтой. За тэгээд тээврийн ямар ч хязгаарлалтгүй гэдэг маань том машин явах бүрэн боломжтой. Нэмээд одоо байршлаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн том оврын ачааны машин, суудлын автомашин ямар ч асуудалгүйгээр шууд нэвтрэн бараа бүтээгдэхүүнээ төвөггүй тээвэрлэх боломжтой. За тэгэхээр нөө төв замаар чинь том аврын машин явж болдгоо. Тэгээд очиход бас асуудалтай байдаг. Гэтэл барилгын материал бол ихэнхдээ л овор жин ихтэй юм материал байдаг. Татахад бас хүндрэлтэй байдаг бол барилгачийн худалдааны төв сонсоолонд байрладаг. За энд очиод та дуртай барилгын материалын нөгөө 5 тухтай орчинд нь хамгийн өргөн сонголттой хямд газраас нь цаг алдалгүйгээр зардлаа хэмнээд очиод авах боломжтой шүү. 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 5000 гаруй нэг төрлийн бараа материал нэг дор байгаа. За тэгээд өнөө дотор нь болохоор барилгын үндсэн хийцийн материал, дотор гадна засал чимэглэл, сантехник захилгаан багаж тоног төхөөрөмжөд ер нь юу гэсэн бүгд л байгаа. Нөгөө нохоон битүүтүүрээ ногоон хурганы арснаас бусдын барилгын материалтай холбоотой бүгд л байгаа гэсэн. За барилгачийн цэгийн гэдэг вебсайт нь байгаа. За барилгачийн цэгийн дээр бараа материалуудын бас танилцуулга мэдээллүүд нь дэлгэрэнгүй мэдээллүүд нь байгаа шүү. Та бүхэн барилгачийн цэгийн л ороорой. Мөн барилгачийн худалдааны төвөд Facebook-ос авал аль биесний пэйж нэг та бүхэн лайк дараа дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Утсаар харин мэдээлэл авъя гэвэл 7766 2277 94 тэгтэг 1171 гэдэг дугаар руу залгах юм байна. Манай нэвтрүүлэгтээ баруун бүсийн
барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв хамтран ажиллаа. Баярлалаа. Нэг юм нэмжлээ. За. Магадгүй те одоо баруун аймгаас ч юм уу баруун зүгээс зориод ирсэн хүмүүс байдаг тийм үү? Яг ингээд за энэ ингээд хотын тэр их төвжрөл рүү орохгүй баруун бүсийн яг энэ ингээд барилгачин төвөөс юмаа цуглуулад буцъя гэж байгаа хүмүүс байгаа бол хагас бүтэн сайнаар ирсэн ч гэсэн 7 хоногийн 7 өдөр 10-аас 19 цаг хүртэл үйлчилж байгаа. Тэр хизээч ирсэн хаалгын нээлттэй ах нь шүн очих юм бол харин хаалттай. Бусдаар бол нээлттэй л ах юм биш үү? За. Баярлалаа. За Hot баярлалаа. Topics нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сэдвийг дуудацгаая. За дараагийн сэдв надтай холбоотой. За надтай холбоотой гэнэ одоо. За, чамтай холбоотой юу болсон юм? Юу чамтай холбоотой трендэд ороод ирвэ? Дараагийн сэдв би ярина л гэж байгаа царайнд хөөх юм байна. Энэ арайгууны баярлж байгааг. За ингэсэн өчтөр хойлоо бас нэлээд чи ярьсан л да нэлээд тийм хэцүү мэдээлэл хүргэсэн. Юу вэ гэхээр Ливерпул багийн яг баярын парад чагсаалын үеэр нэгэн халдлага хийсэн гэдэг мэдээллийг хүргэсэн. За тэгвэл автомашин унаад олон тооны хүнийг гэмтээсэн буюу бүхэл бүтэн 79 хүнийг гэмтээсэн хүний нэр нь тодорхой болсон. За тэр хин бэ гэдэг нь тодорхой болсон бо яг одоо хойлоо Яман аймгийн халуун дээр ингээд байдаг. Өнөөдөр боодог маань ингээд болцсон байна л да. Тэгэхээр 3 хүүхдийн аав 53 настай. За тэгээ өмнө нь болохоор Британий тэнгисийн цэрэгт байсан Пол Дойл гэдэг хүн энэ халдлагыг хийсэн гэдгийг тодорхой болсон. За тэгээ Пол Дойл бол даваа гарагт баривчлагдсан. За тэгээд одоо олон тооны хүмүүсийг гэмтээсэн энэ хүн дээр болохоор бусдын биед санаатаагаар гим хохирол учруулсан гэдэг ингээд зүйлэнгуудаар яллах дүгнэлт нь бол үйлдэгдсэн байгаа юм байна. Би өчтөр нөгөө анжгаахаас одоо ингэсэн шүү дээ. За Манчестер Юнайтед айгүй муу байгаа тухай чи өчтөр ярьлаа л та. Үргэлжлүүлээд Тоттенхэм Хотспур муу байгаа тухай ярьсан. За тэгээд нэмээд Челси ингэж муу байсан чинь Тоттенхэм Челси хоёр чи ямар нэгэн цом өргөцсөн чинь Манчестер хосоо хоцорсон. Тэгээд зүүн өмнөд Азад очиод шившгээд илгэсэн гэж өчтөр ярьж илаа л хоёлаа. Гисэн чинь би ингэж яагаад ингэж Челси яг ямар цом өргөсөн. За тэгээд Тоттенхэмийн цом бас ямар учиртай гэх мэтлэн би ингэж анжгаахаас ингэж анжгаах намайг бүр ингэж тасгалжуулж байгаа зөө. Би удахгүй хөл бөмбөг ярьдаг болно. Тэгсэн чинь Челси чинь болохоор ингэж Премьер лиг гэж байгаа бол доотлол нь Champions Division одоо дивиз 1 2 3 дугаар дивиз гэдэг ингээд дивизүүд эд юм байна шүү дээ. Тэнгүүд Челси доод дивиз рүү орол төрүүлсэн билээ шүү дээ. Тэ? Яг лигтэй бол биш, лиг биш. Тусдаа нөгөө кап гэж ярьдаг. Цомын тэмцээнд төрүүлсэн гэж ойлгож байна. Лигтэй бол Челси байгаа. Тоттенхэм л мултрахад дооршоо ороход дөхсөн. Гэхдээ маш нэр хүндтэй. За аврагууд лигийн доор нь Европ лигт бас Тоттенхэм төрүүлжлээ. Юмнууд. Тэсээ чанга гэсэн. Чист чанга бодшлоо юм уу? Аригун яг юу гэжсэйг би давтаж хэлье. Муусаа юмнууд тэгээд Тоттенхэмийн аригуныг нөлөө гатгаас ч энтэс. За тэгээд ямар ч ингэж энэ хүний ингэж одоо яллах түгнэлт нь бол үлдэгдсэн. Яг ямар хэрэгээр ялт тулгаж байгаа вэ гэхээр бусдын бид санаатаагаар ингэж гим өхрөл учруулсан гэдэг ийм хэрэгээр ялт тулгаж байгаа юм байна. За яагаад ингэж дайсныг нь бол тодруулж харах амжаагүй л байгаа юм байна те. Одоо тэгээд энэ одоо бид нар нөгөө хэлээд байсан мотив гэдэг одоо буюу ингээд сэтэл одоо зориг хизээч юу тодорхой болтгүй юм биш үү дээ. Тийм. Зарим хүн чинь ингээд нэг насаараа ингээд яагаад хэрэг үлдсэн хилдэггүй. Гэхдээ яг нөгөө гаднаас нь ингээд дүгнэлт хийх юм бол за ингээд дарамтнд байсан сэтгэл санааны хувьд ингээд одоо депресд орсон байсан, амьдрах хүсэлгүй болсон байсан, магадгүй нэг хилистик байсан өнтер гэл ингээд тайлбарлаж болдог. Эсвэл алан хидах үйл ажиллагаанд ингээд автцсан байсан гэх мэтчлэн гаднаас нь хараад дүгнэлтийг бол хийж болно. Энэ хүн одоогоор амаараа би яг тэгсэн учраас тэгсэн гэж хэлээгүй л байгаа юм. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Road гэдэг хайлт 100 мянган хайлтгаар Америк нэгдсэн улс тэргүүлж байна. За энэ Их Британд ч тэргүүлж илээ, хаансайг тэргүүлж илээ. Road гэдэг нэр бол хинтээ холбогдох вэ гэхээр за Justin Bieber болон Hailey Bieber нартай холбогдно. Hailey Bieber саяхан Road гэдэг гоо сайхны бүтээгдэхүүн гаргасан их хямдхан минималист чиглэлтэй гоо сайхны бүтээгдэхүүн юм байна. За энийг нь Elf Beauty гэдэг тийм том гоо сайхны компани худалдаж авахар болсон. Худалдан авах дүн нь хүмүүсийг ангаалгаад байна. За ингээд ердөө 22 онд байгуулагдсан байна шүү дээ энэ. Би одоо тэгж уншсан. Саяхан байгуулагдсан Hailey Bieber-ийн гоо сайхны энэ бүтээгдэхүүн брэнд нь $1 тэрбум зарагдлаа гэнэ. $1 тэрбум. Одоо 3 жилийн дотор ийм брэнд бүтээгээл ерөөсөө цэвэр гар дээр $800 сая кэш авчаа гинэ. Бэлэн мөнгө нь 800 сая. За үлдсэн хугацаанд 200 саяыг хэр Road брэнд цаашдаа хэр амжилттай байхаас хамаарат инхүү одоо
тасалж авах юм байна. За тэгээд Hailey Bieber үргэлжлүүлээд Chief Creative Officer буюу яг энэ брендийнхээ бодлогод нь оролцоож явах юм байлээ. Уран бүтээлийн даргал болох нь. Уран бүтээлийн дарга нь хийгээд явна. За ингээд Hailey Bieber гар дээр одоо 800 сая доллар барьсан ингээд явж байгаа юм байна. За үүнтэй холбоотой яагаад хүмүүс анхаарат байгаа шалтгаан нь Justin Bieber-тэйгээ холбоотой юм. За энэ эхнэр нь Hailey Bieber одоо эхнэр нь ийм том амжилт гаргацсан. Энд чи одоо 800 сая доллар амжилт гаргавал одоо нөхрүүд бол магадгүй өстой миний хайнстаа мундаг шүү нэ тэрийг л уртын урт пост хичээл зөндөө болно зү. Justin Bieber дэгээгүй. Justin Bieber зүгээр Instagram дээр одоо би жишээ нь хин нэг постыг шеэр хийвэл тэрэн дээр ямар нэгэн бичэн штэ тий. Бичээд ингээд энэ ийм юм учиртай гэж бичвэл энэ чинь ач холбогдол өгж байгаагийн шинж. Харин Justin Bieber ямар ч үг бичихгүйгээр зүгээр л шеэр хийсэн тэр. Одоо яг энэ мэдээнүүдийг зүгээр л шеэр хийсэн. Өөрөөр хэлбэл Justin Bieber энэ одоо Hailey Bieber эхнэр нь юм амжилт гаргаад байгаад тийм таата хандахгүй байна гэдэг яриа танайдхан донд байгаад байгаа юм байна. За Justin Bieber бол түрүүчийн дугаарууд дээр бүгдээрээ ярьжсэн 90 сая долларын алдагдлал 2022 онд хүлээсэн. Ингээд 8 сая доллар өөрийнхөө менежерээсээ зээлээд за тэгээ мөнгөө үрцэн. За баахуу өрөнд ороод ирсэн 200 сая доллараар өөрийнхөө одоо амьдралын ганц хоол залгах байсан хөрөнгөө очиод бэлэн мөнгөөр зараа хийсэн. За 200 сая доллараар. Тэг чинь энэ одоо дуунууд нь сар болгонд 5-6 сая доллар олдог гэсэн чинь. Тэгээд бэлэн мөнгөний шаардлагаараа 200 сая доллар бүх юм аваад дуудсан. За одоо ингэ магадгүй 200 сая доллар дууссан ч юм уу. Ер нь жоох хэцүү байтал энэ насаараа олсон мөнгөнд 500 сая доллар харьцаа хүрэхээр байтал Hailey Bieber зөрдөө 3 жил хөдөлмөрлөөд 800 сая долларыг инх ингээд хийж чинь одоо цаашаа идэх чи юм байгаа. Энэ манай найруулагчаар Чимба маань ажиллаж байгаа л да. За. Чимба маань нөгөө хоёр гоё хүүхний мэдээлэл дараалаад орсон чинь барьцаалтаа зургийг холиод байл л та. Яг энэ дундор Сидней Свинийг одоо удахгүй миний ярих ингээд жижигчин бүсгүйн зураг давхиж орж ирээд. Тэрийг нь бараг үзүүлсэн дээрээ Чимба зүгээрээ би санал. Йоо энэ бол ирчүүд. Гой хүүхнүүд харангуйтай барьцаалтаа. Тэгээд ингээд сая би бүр энэ дөр дундуур Сидней Свиний ороод ирэхэд за манай Чимба барьцаалтлаа гэж бодоод хараасаж. За тэгээд би болохоор өчтөр ийм юу харсан л да. Одоо нөгөө пост нэлийн одоо viral буюу нэлээ их түгээгдэж байгаа тийм пост харсан. Тэрэн дээр юу гэж гарсан бэ гэхээр одоо ямар ч хүн ямар нэгэн бизнесийг тийм үү нэгэн бүтээгдэхүүнтэй эхлээд 3 жилийн дотор тэр бом хүргэж чаддгүй маа. Энэ бол ингээ хүмүүсийн хувьд ингээд зүүдэндэн ч биелдэггүй мөрөөдөл байдаг бол Hailey Bieber чадчихлаа буюу. Тэгэхээр Bieber гэхээсээ илүү энэ ч одоо Bolton гэдэг овогтой шүү дээ. Тэгмэд Bolton чадчихлаа мадчихлаа хэлчихсэн байлаа. Бодвол нөгөө сүүлийн үед Justin Bieber ч өөрөө нэлээд тийм уугаад байгаа юм уу, татаад байгаа юм уу, нэг л тийм хэцүү царайтай, нэг тийм гүн депрессний царайтай яваад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо болохоор ингээд эхнэрийнхээ амжилтанд ингээд чи одоо ингээд сэтгэл хангалуун биш байна гэдэг талаас нь хүмүүс мэдээлж байна гэдээ явж штэ. Тэнгүүд магадгүй нөгөө хүчээ чинь нэлсээр мөнгөнд тусцсан. Тэгэхээр унаа байдсан чинь эхнэр нь ингээд өөрөөс нь хүчтэй болчдөг. Тэнгүүд бид нар чинь ингээд адуусныхаа шин чанараар эрэгтэй нийлүү хүчрэх байвал угаасаа л тэг гэр бүл ч юм уу харилцаа удаан ингээд оршин тогтнох ингээд боломжтой байгаад байдаг. Эмэгтэй хүн хүчрэх баг чинь ерөөсөө практик дээр нотлогдсон байдаг үстэй. Гэхдээ яг тэр нөгөө яг практик дээр жоох юм статистикаар л ярих байх л та. Тэгээд яг тэр нэг хувилбараар ч юм уу бүгднийг дүүргэж явах статистик бахан философи асуудал болно. Энд чинь одоо дунджийн философи гэдэг 2 семестр заадаг штэ. Ер нь бол ингэж хэлэх нь бас юм яг оновчтой биш гэж магадгүй. Гэхдээ ер нь бол ариг хэлж би санааг нь ойлгочлаа л да. Эрэгтэй хүн гэрт өрх дотроо хүчгүй байх нь одоо өрхийн тэргүүн биш болох нь эгоны хувьд бол маш их хөвдөж байгаа. За эрэгтэй хүн бол ялангуяа эгоны хувьд ихэнхдээ эмзэг байгаад байдаг те. За яг энэ байдлыг бол Justin Bieber харуулж байгаа хэвлэлүүд бол онцлсан байлаа. Яг тэгэхээр сүүлийн үед Justin Bieber-ийн Instagram дээр оруулсан постууд нь дандаа тийм харанхуй сэтгэлээр унсан маягийн эсвэл өөрөө тэр тухайгаа бүр хүртэл ярьжсэн. Imposter syndrome буюу би ийм сайхан их нэртэй байх, би ийм нэртэй алдартай байх эрэгтэй хүн бишээ гэж өөрөө өөртөө эргэлзэж байгаа тийм хямралын байдалтай байгаад байгаа гэдэг тухай ярьж байгаа. За тэгээд түрүү яг хэлсэн янз янзын ууж байгаа, янз янзын асуудалд орж байгаа энэ үед нь одоо ингээд орж ирж байна. За тэгээд тэр нь магадгүй ихнэр нь амжилт гаргаад байгаа нь сэтгэл санаанд нь лав нэмж тусалахгүй байгаа юм шиг байна л гэж. Харин би бас тэгж бодоод байгаа юм л да. Яагаад ч юм тэр хүн чинь те дэлхийн хэмжээний хот байлаа шүү дээ. Тэнгүүд одоо миний мэдхээр сүүлийн үед дуу хийсэнгүү
хамгийн сүүлд миний санджаар нэг яамын илүү дуу гарсан одоогоос нилээд хэдэн жилийн өмнө. Тэгээд би бодож байгаа байхгүй дуулах чадвар алдсан болов уу? Яасан юм бол те? Яагаад ингэж нэмж дуу ихгүй байгаа юм бол эсвэл ингэ нөө урлагаас ингэ түр зайгаа барина гэдэг тэгэнгүүт хүссэн хүсээгүй томоод байсан ч гэсэн юм чи мартагдсан шүү дээ. Харин тэ. За гэрэл дүү яг битсэн байна. Өөрөөс нь илүү орчвол эвгүй байх гэж бодлоо Justine-ийн хувьд гээд. Яг одоо тийм байдлыг одоо үзүүлж байна. Ямар ч нэг их нэртэй ганц хоёрыг хайртай шүү ч юм уу янз бүрийн үг нэмээд үчихэд яах вэ? Үгүй ингэ их нэрээрээ бахарах гэж байна гэдэг нэг 3 үг чулуучхад яах вэ дээ чи одоо. Юу унах гээд байгаа. Хоёлаа загцсан те Justine л бичнэ. Одоо нэг хоёлаа Трамп Эллен хоёроос ялч хүн насар дуулахаар ахах гэснэ. Justine Bieber бол өөртөөс дүү байгаад л. Ингэж амьдрахгүй амар зааш та. Юу. За дэмжээ ажилчтай танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг панкреатин дэмжээ ажиллаж байна. За панкреатинтэй байхад хоолноос бүү татгалз. Та хүссэн хоолоо идмээр байвч гиз тань дүүрээд ходоо тань хямраад байгаа юм биш үз. Нойр булчирхаан цочмог өрөвсөлтөй болон өвдөл зовиртой үедч панкреатин танд туслана. Шинжлэгдсэн савлгаатай шингээлтэн сайн панкреатиныг та өөрт ойрхон бүх эмийн сонгуудаас худалдан авах боломжтой боллоо. 77 тэг 33 11 80 54 33 11 гэдэг утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Манай нэвтрүүлгийг панкреатин дэмжин ажиллаа баярлаа. Баярлаа. За одоо Pix нэвтрүүлэг дараагийн сэдвүүдэд бүгд орцгоё. За дараагийн сэдвийг би нөгөө өглөө ирээд нэвтрүүлгээ ингэж бэлдэх гээд нөгөө трендүүдээ хайгаад сэдвээ сонгож идэг. Аригун болохоор илүү эрт ирдэг болохоор өмнө бэлдсэн байдаг байхгүй юу? За тэгээд би аригууны аваагүй сэдвүүдийг ингэж илүү түүж авдаг. Тэгсэн чинь үлдэгдэл дээр ажилладаг гэсэн. Окей. Тэгсэн чинь би түрүү ингэж нөгөө нэвтрүүлгээ эхлэхийн өмнө студи дотор битгаар өөдөд сараасан чинь аригун дуу алдсан бохоо. Хүү, энийг чи авсан уу гэж хэлсэн. Ягаад тэгэхээр одоо яг миний ярих гэж байгаа сэдв бол за ингээ магадгүй ирчүүдэд за нэмээд эмэгтэйчүүд сонирхож магадгүй Сидней Свини гэдэг одоо жүжигчин бүсгийн талаар ярих чинь за Сидней юугаараа онцлог юм бэ гэхээр 1.63 м. За 52 кг жинтэй ирнэ. Энэ бүсгүй үнэхээр том сэтгэлтэй. Энэ сэтгэлээрээ бол үнэхээр алдартай. Одоо сэтгэлхээр манайхан бол ойлгож байгаа хэрэгтэй. Би бас нэг тийм ёс суртахуун цалхаад хөөх гэж хэлмээргүй байгаад байна л та. Ёс суртахуун цалхаад. Тий. Тэгэхээр Сидней Свини бол ингээд туранхай хэрнээ том хөхтэй байдаг. Энэ бол ингээд баг баялаг штэ. Түүний хувьд бол тийм маш том давуу талаа. Тэгсэн чинь Свини бол үнэхээр хөхөөрөө алдартай. Тэгээд ямар сандаа би хоёлаа өмнөхний нэвтрүүлэг дээр ярьж хахад би хэлжсэн. Сидней Свини ингээд юм ярингууд ирчүүд яриаг нь ерөөсөө ойлгодгүй. Ягаад тэгэхээр бүгд хөхрөө нь хараад байдгаа гэдэг яригдчихсэн. За тэгсэн чинь Сидней Свини болохоор нэг одоо зүйл худалдаанд гаргана гэж хэлээд ерөнхийдөө гаргахаар ингээ болоод тэр тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн байж таарад трендээр ороод ирлээ. За тэр нь одоо та юу гэж бодож байна? Тэнэс түрүү уншсан л та. Би баг авъя ч гэж бодсон. Тэгээд загнуулаад сонссон л та сая. Ингэсэн яг би ингэж битгаарч ингээл яг студид оронгууд энэ өөртөө мэдийг ингээд ухаан зулггүй уншчихдаг хоёр баачка байхгүй гэсэн чинь аригун тэндээс миний мэдээг уншаалдгүй. Ягаад тэр энэ бүсгүйтэй холбоотой мэдээлэл аригуны хувьд маш таатай духтай байлаа. Магадгүй би одоо ирчүүдээс асуумаар ингээ манайхаа үзэж байгаа бол шууд комент бичээрэй. Та хэрвээ ийм зүйл худалдаж авах гэдэг. За энэ зүйл юу вэ гэхээр Сидней Свини юу савн гарахаар болсон. За савнд нь болохоор мэдээж ингээд анхлын үнэртэй те нөгөө одоо бид нар эфирийн тос гэж яриад байдаг. Тос орно орцонд нь за нэмээд нэг зүйл нэмэгдэж байгаа нь яг юу юм? Яг энэ дээр ингээд би ингээд хүмүүсээс ингээд байр суурь амаар юм л та. Сидней Свини бие угаасан усаа одоо тийм үү. Угаацаа гэсэн. Вананд хөвтөжсэн тэр биеийг ингээд дэвтээ тэр биеийнх нь ингээд шингэн мингэн бүх юм ингээд холилдсон тэр усаа энэ савнгийнхаа одоо бүрэлдэхүүн хэсэг орцуулгаж оруулаад байна. Тэндээс бүр авна гэсэн. Чи тэгтээ $8 л гэж хэлдэг штэ манайхаа гэл. Бисээ Amazon-аас үзлээ гэл. Нэг нэвтрүүлгийн өмнө арайгүй би авна гэдээ харин би тоглож ийн гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь чи нэрээс яриад байгаа гэсэн чинь нэрээ би аавна энэ хүнд хэрэгтэй юм байл хүү гэж. Сайн л болоод гаргаж байгаа л хөөдөө Сидней гаргаж ирж ингээд. Тэгэхээр яг одоо энэ найрлагчийн зураг дээр өгсөн байгаа энэ бүсгүй одоо ингээд яг ван дотор хөвтөж штэ. За ингээд ван дотор хөвтөж байгаа ингээд усаа савнгийнхаа орц болгоод ингээд зарах нэ. За тэгээд хүмүүс гол нь одоо бүсгүй болохоор ингээд яг ингээд Холливуудын нэг найруулагч хэлсэн байсан. Сидней Свини бол хөөрхөн хүүхэн үнэхээр биш.
Авиастай ч биш. Аа. Тэг яагаад Холливуудад од болоод байгаа юм би ойлгохгүй байна гэд. Яг энэ болохоор бүр нэг эмэгтэй найруулагч хэлсэн байсан л да. Хайх юм бол гараал ирэх би нэрээ санахгүй. Тэнгүүд энэ бүсгүй ингээ тийм үү мэдгүй том сэтгэлтэй болохоор од болж байгаа мó гүү мө би мэдэхгүй байна. Би болохоор яг тоглосон Euphoria-гийн би мэдэж байна. Euphoria гэдэг одоо өсвөр насныхны ингээ те амьдралын тэр хар бараа ингээл нөгөө донтол sex mix бүх юм гардаг кинонд бас л нөгөө том сэтгэл нь гараал тоглодог байхгүй юу? Яг Сидни Свини бол миний ингээ анзаарснаар Twitter дээр бол бүр культ гэж ярьдаг штэ. Сидни Свинигийн бүр ингээ фэнүүдийн юм бүлэг байдаг гэж хэлж байна. За тэгээ Сидни Свини бол яагаад ирчүүдийн бас анхаарлыг ингээд хайрыг гэх юм уу татаад байдаг шалтгаан мэдээж хэрэг яг жүжиглэх чадрын хувьд бол би мэдэхгүй байна. Би бол яг үүндээ нэг ч киног нь бүтэн үзэж байгаагүй. Гэхдээ эскүүдээс нь харж байсан. Тэгээ Сидни Свини бол яалтчгүй анхаарлын төвд орж ирээд байдаг энэ бүсгүй. Шалтгааныг нь бол би ингэж бодож байна. Байхын нэг юм одоо эмгтээлэг гэж ярьдаг шүү дээ. Одоо хүнд чинь нэг эстроген гэдэг эмгтэй гормон хялгардаг хүн гэж байна. Байглаасаа. Тэг ингээд эмгтэй гормон ингээд тултлан ингээд шахаа хийсэн хүн болоо гэж. За эрэгтэй гормон тестостероныг ингээд тултан шахчвал ингээд эрүүн мэрүүн шал өөр болохоос ахуулаад шал өөр болдог шиг. Сахал ургаа шүү дээ. Сахал ургаал янз янзаа өөр болдог шиг. Эмгтэй гормоныг тултан шахаа хийсэн хүн хин бэ гэвэл магадгүй нэлээд дээгүүр Сидни Свини орж ирэх байх л та. Тэгээ нэг байгаан хүртэл нэг тийм ялтам зүгээр л хүлж байгаа хүртэл нэг тийм ялтам болцдог. Тийм хүн болохоор ингээд ирчүүд бүр ингээд ховстуулаад ингээ хараад байдаг баг гэж. Сидни Свинийг одоо би хамгийн сүүлд одоо энэ Хойд Америкийн бокс офис нэлээд дээгүүрсэн Anyone But You буюу одоо чийл биш бол хинч өсөө яах вэ гэдэг тийм романтик комедиг энэ нийтмийн киног нь үзсэн л дээ. Энэ кинон дээр би ингээд энэ одоо би ялтам гэж хэлж байгаа нь үнэхээр ялтам заяа. Одоо Сидни Свини хизээч ундааг өөрөө онгойлгож чадахгүй байх. Яг л тийм вайптай заяа. Одоо би бол нэг хүдрэг бадаргаараа байж та. Нэг тийм ингээ бараг ингээ нөгөө те одоо ингээ салтаа малтагаад илгээ сууж байгаа нэг тийм эх хүний суудал авч байгаа ундаа онгойлгох төрлийн хүн байхад тэндээс бол Сиднейс ундаа ингээ оролцсон ч гэсэн би чадахгүй байна гэл ингээ чамд өгөх байхгүй. Тэгэхэд хажууд нь 1000 хүн онгойлгох залуучууд гүүхээр тийм одоо өсгөө гэсэн байна. Найруулагчинд яг нөгөө том сэтгэлийнхэн зургийг өгөөд байна л да. Сая бүрээс би бүр ингээл би эмхтэй хүн байтлаа хараал ингээл үнэхээр том сэтгэлтэй эмхтэй. Тэгээд за мэдгүй ингээ 70 мөн 80 кг байгаа том сэтгэлтэй бол тэр чинь бас нэг тарганы юм яваад байна шүү дээ. Тарга одоо тэр тарга твэргэн ингээ тэр сэтгэл рүү орчоод байна гэж харж болох юм. Гівчиг эн чинь 52 3 кг бүсгүй ийм том сэтгэлтэй байна гэдэг бол энэ бол үнэхээр байгалийн өгөгдөл юм аа тийм. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл Тако Трамп гэдэг хэл 100 мянгатай гарч ирж байх юм. Тако гэдэг чинь ууг нь бол хоол тийм. Мексик гаралтай хоол байдаг. Танаа ах чинь такотой холбогдсон байна. Яагаад тако ийдсэн баг таа гэл. Би бас бодсон. Тако гэдэг олон улсын тийм нэг хоолны сүлжээ гэдэг юм бол яасан юм бол тако гэдэг. Товч үгүй ингэнэ. За. Тако гэдэг чинь гэхдээ зүгээр манай ахаас үр Трамп гэдэг нэртэй хүн байж болох уу? Окей. Тэгсэн чинь яагаад ингэсэн чинь бүр ийм хэл юунууд одоо шинжээчд санхүүгийн шинжээтэд бүр тийм томьёо үг гаргасан тако гэдэг үг юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр Trump always chickens out буюу Трамп үргэлж хулчийдгээ гэсэн үг юм. За энэ үг юутай холбоотой гэхээр өчигдөр арай бас ярьжсэн. Трамп чинь энэ тэнд улсуудад очиод би чам 50% 50, чамд 240% гэдэг ингээд томроод байгаа шүү дээ. Яг цагаад тулсан чинь бүх хувиа Трампын тариф худлаа олж таарсан тийм. Бүгдээрээ одоо юу шүүхтүүлсэн. За шүүхтүүлээд шүүхтэр ялагдсан юм шиг байлаа. Бид тэрийг тодруулаагүй шүү. Ямар ч байсан Трамп тэгэл Европ руу очиод би чам 50 гэж байгаа л буцаал 10 болгодгоо. Тэгээ ингээд хөрөнгөний зах зээлд янз янзаар нөлөөлөд байгаа. Гэхдээ цагаад болохоор Трамп тэгэл хулж байгаа л бүх юмыг байлдгоо. Гисэн нэр томьёогоо Тако гэж нэрлсэн. Тэгээд Тако Трейд гэж нэрлээд Тако Трамп гэж хайлт 100 мянган айлтгаар Америкт тэргүүлж байгаа юм байна. Сүүлийн 24 цагийн дотор. Тийм байна те Трамп боловс гэсэн. Энэ өчтөр би ингэсэн нэвтрүүлэг дуусан гот би битгооч ингээл компьютер дээр очиод офстаас суун штэ. Гэсэн чинь яг BBC-гийн нүүрэн дээр Америкийн нэгдсэн улсын худалдааны шүүх Дональд Трампын одоо тогтоогоод байгаа тэр тарифын бодлогыг одоо буруутглаа гэдэг тийм гарцсан байсан. Би бүрийг чамаг дуудаад хэлсэн те аригуна ингэж штэ гэл гэсэн чинь бүр яалтчгүй ингээл энэ маргааш тренд дээр орж ирэх юм болов гэсэн чинь тренд дээр арай өөр байдлаар ороод ирлээ. Гэхдээ ер нь ингээд хөрсөн дээр буугаагүй шийдрүүд нь гараад яг ингээд нэг нэдэр дээрээ ингээд очингуудаа энэ хүн чинь буцхаас өөр аргагүй болоод байгаа юм байна шүү дээ. Харин тий. За тэгээ тэр үгтэй томьёо гаргацсан. Одоо тако гэдэг хайлт байн орж ирэх юм шиг. Тако гэдэг үг бол Трампын эсрэг гаргасан. Трамп бол үргэлж хувилчихэд гэсэн үг юм давчлал юм байна. Гэтэ над үг чинь нэг л таалагдахгүй. Ахыгаа өмөр.
Нэг л таалагдахгүй байна. За манай нэвтрүүлэгтээ lead control хамтран ажиллаж байна. Таны бөөрийг тэврий бас хамгаалъя. За New Remedy компани оруулж ирж байгаа энэ бүтээгдэхүүн бол бөөрөндөө анхаарал тавих шаардлагатай байгаа. Тэгээ бөөрийн ямар нэгэн өвчлөлтөө эсвэл урдчлан сэргийлж байгаа хүмүүст илүү одоо хэрэгтэй мэдээллээ. Манайхан чэйжлээд аваарай lead control гэж байгаа шүү. За тэгэхээр чулуу үүсгэс сэргийлнэ. Чулууг дахин томорхоос хамгаална. Мэс заслын дараах тахилтыг багасгах зорилттой гээд 3 өөр үүрэгтэй. Тэгэхээр шинж тэмдгүүдээсээ хамаарат мэдээж эмчийн зөвлөгөөтэйгээр энэ нэмийг хэрэглэнэ. За ер нь одоо Монголд ялангуяа хүүхдэн болохоор за бас янз янзын халдвар бас их байдаг болохоор эрүүл бус хэм маягаас болоод бөөрийн өвчл хамгийн түгээмэл байд юм байна. Тэгээд яг үнэндээ бол хамгийн эцтэй хор тавдраар өвцөн хүн ч гэсэн эцсийн мөчтө бөөрийн дутагдлаар л өнгөрдөг юм бэл. Өөрөөр хэлбэл бөөр бол хамгийн чухал эргэтэн байдгийн байна. Бид тэгээд сүүлдээс өөрөөр ойлгож байна. За ингээд бөөрөндөө анхаарал тавьж байгаа бол 3 төрлийн lead control-ыг танд санал болгож байна. За нэгдүгээр цэнхэр савлгаатай lead control байгаа. За энэ юм нь монголчуудын дунд хамгийн их тохиолддог кальцийн чулуу үүсгэс хэрэгэлдэг. За томорхоос бас хамгаалдаг. Ийм төрлийн чулууны эсрэг, чулуужилтын эсрэг юм байна. За кальцийн чулуу гэдэг хоёр ялгаатай байгаа. Мэс заслын дараах бас дахилтаас нь сэргийлнэ. За бөөрийн чулуу авчаад бас дахиад яадаг талтай. Тэгэхээр энэнийг нь бас дахилтаас нь сэргийлнэ. Чихрийн шинжтэй хүмүүсийн бөөрийн хүндрэлөө сэргийлэхэд тусалдаг гэж байгаа. За шохоолчдод ч бас үр дүнтэй. За ногоон савлгаатай бас lead control гэж байгаа. За тэр нь бол тулай бодисын солилцооны өөрчлөлтөй таргалтай хүмүүс шийсний хүчлийн чулуу үүсгэс 100% сэргийлдэг. Нэг удаагийн курсээр дахихгүй болгодог ийм үйлчилгээтэй хувилбар юм байна. Хоолны дэглэмтэй хослуулж хэрэглэл илүү үр дүнтэй байдаг. За дэглэм барих боломжгүй хүмүүст байнга хэрэглэх боломжтой сүрэг нөлөө багтай ийм юм байна. За улбар шал савлгаатай бас байгаа. Хүүтэн сэрүүн улирал бөөр шийсний замын халдварыг хэсгэхэд антибиотикийн эмчилгээг үр дүнтэй болгож бөөрөнд бактери үржихээс нь сэргийлдэг. За бөөрөн дотор бактери үржихэд бас балардаг тийм. За энээс нь сэргийлэн бөөрийн мэс заслын дараа стенд тавиулсан хүмүүст стенд шохоожиж чадвархаас сэргийлдэг. Ийм одоо үйлчилгээтэй юм байна. За энэ одоо lead control-ыг хийн сонирхож болох вэ гэхэд за шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй бөөрийн чулуутай хүмүүс. За тулай чихрийн шижинтэй хүмүүсийн бөөрийн хүндрэлээ сэргийлдэг болохоор хүндрэлийн үед бас энэ сонирхож болох юм. За тэгээд бөөрийн архаг дутагдaltaй диализ хийлгэж байгаа бол бөөр шийсний замын халдварын үед антибиотик эмчилгээтэй бас давхар хавсруулж хэрэглэж болдог. За холын тээвэрт явдаг удаан суугаа ажилтаа мөн олон дахин бөөрийн мэс засал хэрэглэсэн хүмүүс хэрэгэлдэг. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 96.1 24.18 гэдэг дугаараас авна. 90 54 59 62 гэдэг дугаараас аваарай. Манай нэвтрүүлэгтээ таны бөөрийг тэврий бас хамгаалын өрөөтэй lead control хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Autobex нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сэдвлэгээ орцгоё. За дараагийн сэдв яа би яг надтай холбоотой гэж хэлгээд өвчгнөд гин одоо миний мэдээ. Тий. Уг нь миний л мэдээ. Миний бодог. За миний бодог болохоор Нидерланд улстай холбоотой мэдээлэл би татаж авлаа. За. Гэхдээ тренд дээр болохоор энэ үг одоо энэ мэдээлэл Нидерланд ч юм уу өөрөөр орж ирээгүй. Харин бидний маш сайн мэддэг Haribo гэдэг үгээр орж ирсэн. За. За тэгээд Нидерландыг бид нэр Амстердам хотоор нь мэднэ. Яганы гудамж. За тэгээд одоо нэгэн одоо төрлийн бодисыг бас түлхүү хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг гэх мэтчлэн тийм үү 20-той бодис одоо би нэрийн эфир дээр хэлмээрг байна. Тэгэхээр яг энэ ингээд улсын яг энэ өнцгтэй холбоотой мэдээлэл би хүргэх гээд байна л да. Тэгээ тэр нь ядж хаад нэмээд Haribo буюу бидний сайн мэддэг эрзэний чихтэй холбоотой. За ингэсэн. Одоо Нидерландад 1 кг-ийн савлгаатай Haribo Happy Cola Fizz гэдэг ийм чихэр зарагддсан юм байна. За энэ чихрийг ингээд авч идсэн хүний ингээд толгой нэргээд ер нь нэг тийм жаахан ингээд нэг тийм энэ тэнд очил нэг тийм нураад унчмаас юм шиг мэдрэмж төрөөд ээж л тээ. Яг ингээд би энэ бол муудаад байгаа юм биш. Тэгтэл нэг тийм толгой нэргээд чихэр эцснийхаа дараа нэг сонин болоод харин гомдол гаргаад шинжилүүлсэн чинь биенээс нь одоо мансууруулах төрлийн бодис илэрсэн. Йоо тэгэхээр чихрэн дотор мансууруулах бодис юм уу? Ааха тэгэхээр Haribo гэдэг чихрэн дотор одоо за би ингээд нэг л удаа хэлээ заяа. Марихуаны орц байсан. За тэгэнгүүт эн чинь маш том брэнд тийм үү. Тэгээд ингээд бүхэл бүтэн Нидерландгийн улс дээр ингээд гаргаж байгаа энэ чихрээ бүгдийн эргүүлэн татгаас өөр аргагүй байдалд орсон. Тэгээд санаатай бол биш юм шиг байна те. Яг байгууллагын хувьд бол санаатай биш. Магадгүй тэрний ингээд те дотор нь холдог ч юм уу гутгадаг нэг бачка ямар нэг юм хийсэн л байж тарахтаа байна л та. Тэгээ өөрөө бас нэг ямар нэг юм эргэлцсэн байцсан. Бөөнөрө хамтдаа гэж нэг тийм тэгсэн
байдалтай юм болов уу мэдгүй. Яг одоо бол энэ дээр болохоор мэдээж энэ Harry Potter хүн бол санаатаа орцсонд нь оруулаагүй. Тэгээд мэдээлэл дээр ингээд байгаагаар болохоор 3 ингээд одоо яг энэ чихрийг эзэн 3 хүнээс юм шинж тэмдэг илэрсэн. Одоо биелээд байгаачлан толгой нэргээд энэ тэнд очиод ингээд юу ч хамаагүй налж унмаарч юм шиг болоод байсан ийм мэдрэмж илрээд 3 хүнээс илэрсэн боловч Harry Potter нөгөө хариуцлага хүлээгээд улс дээр тараацсан байсан 1 кг-тай одоо Harry Potter Happy Color Fizz гэж хэрэг буцаага татчих байгаа юм байна. Тэрийг нь баг хүмүүс олж авах гээд уралдаад байгаа юм шүү те. За дараагийн мэдээлэл рүү оръё. Японд 200 мянган хайлттай нэг их сони юм харах юм. Японч бол их нэлээд тийм хөгжингөө улс шүү дээ те. За тэгээд ямар хайлт орж ирсэн бэ гэхээр Iris Ohayama гэдэг ийм нэр орж ирсэн байна. За энэ ямар юм гэсэн чинь засгийн газрын нөөцийн будаа гинэ. За Японч нь ер нь бол нэлийн хэцүү байдалтай юм шүү. Будаа нь олдохгүй болсон. Нэг будаа нь өөрхийдөө за нэг будаа нь $30 зарим нь хүрсэн гэлөө. За би буруу санааг бол за ер нь л нэлийн л үнэтэй байгаа гэд бүгд тэр ярьжсэн. Манайхаар бол тооцож үзсэн 30 мянгаас лав буухгүй юм шиг үлээ. 1 кг будаа. Ийм өндөр хөгжилтэй орныг өрөвдөө сууж яана гэж төсөөлсөнгүй явлаа. Харин тийм. Тэгсэн чинь за Япон бас нэг нөөцийн тодорхой будаатай юм байна. За энэ будаага худалдаанд гаргасан. Хаана худалдаалаад байгаа ингээд Япончууд хайгаалцсан нэрээ энэ Iris Ohayama гэдэг будаа хаана байгаа гэж айлтаа зам. За тэгээ бөөн бас сенсац айгу хинээдтэй. Нөгөө шинээр тавилагдсан Koizumi-ч очиж үзэл идэж үзэж юм үзэл. Энэ яг амд нь бол яг л энгийнтэй адилхан байна гэж нөөцөө хадгалсан будааг. Бараг л шинэ будаа мод. Бараг л шинэ будаа ингээд. Тэгээ яг хагас үнээр нь зарагдаж байгаа юм байна. Японд бол 4200 йен гэж юм байна. 5 кг-тай будаа. За энэ одоо нөөцийн будаа 2150 йенээр зарагдаж байгаа. За ингээд ерөөсөө худалдаанд гарсан даруудаа дуусчаад байгаа гинэ. Тэгэл ерөөсөө хүмүүс энэ будалуун л ойжрлаад. За будаа ер нь бол будааны ард түмэн шүү дээ. Тэгээ будаа нь хордохор ч бас их хэцүү санагддсан байна. Одоо манад мах ордуул нэрээ ёстой л юм болно доо. Загасчны морь усгүй гэдэг үг сая чамаг ярьж байхаар надад орж ирсэн л да. Манайх чи ингээд тийм үү хэдэн сая малтай гэдэг үлээ саяар тоологддог шүү дээ. 70 сая байсан. Одоо буцаа бүр нэг 60 авцаа байгаа. За тэгвэл 60 сая малтай. Гівчиг мах үнэхээр үнэтэй болохоор бид нөөцийн махтай шүү дээ. Тийм тэгэхээр яг л ингээд японочдод будааны хүүхдүүд гэдэг шиг будаагаар хоолшдог ард түмэн будаа нь байхгүй болонгууд нөөцийн будаа гаргаж ирлээ. Бид хэдийн кейс ингээд адилхан л санагдлаа л да шүү. За тэгээд Японд ч одоо будааны асуудлаас арай гайгүй л болж байгаа юм шиг байна тий. Нөөцийн будаа тараагаад ард түмэн бас магнан тэнийж байгаа бол таа. Энд солонго даш Донорович бичсэн байна. За би нэрээ хүү айрытай таарсан гэж байна. Эхлээд гинт нэг таньдаг царай харахаараа хин нэгний хүүхэд эсвэл нутгийх гэж бодох гээд байд юм байна. Тэгснээр болохоор эн чин жилийн ариггүй биш нэгэ орж ирсэн гэж байна. Тэгээд чамаа айгүй ингэж манай хүү ари мантайсан хөрхөн царайлаг хүү байна штэ гэж шүү. Надтай яагаад хүн таардгүй юу? Надтай хинч таарахгүй. Энэ тэгвэл надтай тараад нэг их ариггүй хүү сайн уу ариггүй наа гэд би харин юм бэлээ хаана орлаа гэд сайн байна уу гэдгсэн. Тэр их чиг солонгох гэдэг юм байна тий. За дараагийн мэдээлэл рүү орж амжих нь уу? За би гялс дуртаад өнгөрчөө дөө. За тийм ингэсэн. За Өмнөд Африкийн бүгд найрамд хулсад нэгэн хэрэг гарсан. За хэрэг гарахтаа энэ бүр ингээд олныг хэртгийлгээд одоо ялангуяа энэ мэдээлэл хүүхдтэй хүмүүс таатай мэдээ биш аахгүй юу? Одоо жишээ нь ингээл те амнаасаа махнаасаа тастаа төрүүлсэн хүүхдүүдээ бид нар одоо чи бит хоёр чинь ингээ хоорондоо л яриа л та. Тэгэхээр хизээч хүнд хүүхдээ зарахгүй шүү дээ. Юу гэдэг чи амнаас илүү хайрлж өсгөж байгаа хүүхдээ те. Тэгсэн чинь Өмнөд Африкийн бүгд найрамд гулсын нэгэн эмэгтэй 6 настай маш хөөрхөн охиноо хүнд зарцсан. Хүнд зараад охин олдохгүй байгаа. Одоо олтолцоо. Тэгсэн чинь Өмнөд Африкийн бүгд найрамд хулсаас яг энэ тухайн үед охин ингээд олдохгүй байна. Ээж нь зарчихсан юм шиг байна гэд шуурхаагаар орж ирэхэд би 400 дээр оруулж ирсэн л та мэдээгээр. Гэхдээ одоо яг ямар сэдвээр энэ гарч ирээд тэрэн дээр орсон бэхээр ээжд нь бүх насаар нь 20 хал шийтгсэн. Тэгээд 6 настай охиноо хүний 8 очтод ингээд зарцсан болж таарсан. Гэхдээ боолын хөдөлмөрөө бэлгийн үйлчлэгүү эсвэл нөгөө нэг одоо Африкийн орнууд чинь нөгөө цайвар арьстай хүүхдүүд ялангуяа нөгөө альбина хүүхдүүдээр Африкийн шулмууд гэж ярьдаг ингээд зан үйл хийдэг хүмүүс бие идэвхрээр нь өргөл өргөөд ямар нэгэн зан үйлдэ ашиглаад байдаг альбинаас хүүхдүүдийг тэр тусмаа энэ хүүхдийг бас тийм юмны хөрөгч болцсон уу гэд яагаад тэгэхээр охин амьд уу өгсөн үү гэдгийг ээж нь хэлэхгүй байгаа.
баг хэлэхгүй байгаа гэдэг нь мэдгүй байгаа ч байж Мэдээ магадгүй. Тэгээд одоо ингээд яг ээжийнхэн төрсэн ээж буюу одоо ийм ээ миний охиныг те тэр үрийг маань зээг маань чи амьд үгүй хилээд хийчээ. Би ингээд тэр хүүхдийг ингээд эцсийн ингээд те одоо тэр хүн чинь дотроо ингээд мэдмээрэн штэ. Хаана байгаа юм бол ингээд аврах ёстой бол очиж аврая гингүүд ээж нь хэлэхгүй. Ингээд энэ хүн ингээд ялч өмнө давхрын бүгд найрамд тулсан шүүхээс бүх насаараа хоригдох ял шийтгүүлсэн гэдгээр ингээд тэрэн дээр ороод ирсэн байна л да. Цагаан арьст хүүхдээ юм уу? Өнгөт арьстай гэхдээ өнгөт арьстай дундаа их цайвар. Цайвар цагаан тэгээ цайвар ингээд одоо өнгөт арьстай тэгээд нүд мүдэн тийм саарл жуу баг ингээд нүдэрээ уулзгаад хөх цэнхэрч байж магадгүй. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх боллоо. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур дуу, барилгач худалдааны дуу хамтран ажиллаа. За мөн таны бөөрийг тэврий бас хамгаалын өрөөтэй лид контрол хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.